Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр миний дэ бүхий энэ малнаас дээрүү гэдгийг шинэ зүйлийг туршиж үзнэ. Ойд өглөөний шинэ өглөө эхэлжээ. Харин миний бүгэд эвшин өглөөний мэнд гэж өөртөө мэндэлвэ. Тэгснээ оноосоо босохдоо өнөөдөр юу хийдэг юм блэ гэж бодлоо. Өглөөний дасгалаа ээж дуусахад бүхэд нэг санаа төрвөө. Өнөөдөр зүгийн мал идвэл сайхан өдөр байна гэж баагаа өөртөө хэллээ. Өөрийнхөө гаргасан сайхан санаагаа өмшүүлсэн бүх ханы шүүгээ рүү зүглөв. Ханы шүүгэн тэд хэдэн зүгийн малын сав байна гэж савна нь бүгд хоосно. Би нэрээ өчигдөр зүгийн малаа иччихсэн шүү дээ гэд бүх жаахан халаглаа. Бүх хотодын өөрт нь сонсогдохоор хожигнож бүх доошоо бөмнө. Юу нэ туулагийн гэрт очсон гинэ. Ямар сайхан санаа вэ? Тэдэн зөндөө зүгийн балтай да. Өөртөө ярьлаа. Ингээд бүх туулаа найзынхаандаа очихоор гарав. Өглөөний минь туулаа гэж бүх маш их илтгэрэн чи өглөөний цагаасан гэж араас нь асуулаа. Цуултны бүгдний сэжигтэй санагдав. Тийм ээ, уусан. Харин чи уусан уу? Харин би уугаагүй. Намайг өрсөн баялаа. Туулаа бүр гайхаж би чамайг өрсөн гэж үү гэд нүдээ. За тийм болоор доо гэвэ. Удсан ч үгүй бүх зүгийн малаа атг атгаар нь амтархаа идэж зогсваа. Би ийм сайхан амтай зүгийн малыг хизээч идэж байсангүй биз. Бүх сүнөөгөө хаадагаар хэллээ. Туулаа баг зүгийн баланд ийм их дуртай би л мэдгүй юм байна. Бүх чи зүгийн малнаас өөр юм хийдэг үү гэж бүх туулаа асууа. Бүх идэхтэй тур зогсооч яриач би хаяандад зүйл хэрэгтэй юм байна. Тийм ээ. Тэд удлаарай. Яг одоо би юу ч бодож чадахгүй. Туулаа. Зүгийн балтан дуусчихснаа шүү дээ. Золиг тийм байна. Гэт бүх халгаллаа. Тэгснээ туулаа. Чи одоо юу хийх вэ? Би чиний хамт ажлыг хийж болох уу? Туулаа. Би одоо нагааны талбайд ажиллана. Гэлээ. Бүх өөр нагааны талбайд ажиллаж үзээгүй ч энэ удаа нэг удаа оролдоод үзээр хэлээ. Хамгийн түрүүнд луун хурахад туслаа. Дараа нь вандууслав. Тэрний дараа улаан зайлын хөсийг өөрөө мөрчид хатсан авчаар өчлөө. Бүгд энэ бүх зугаатай санагдав. Зүгийн балчин шинэ зүйл хийж өгөх нь хүжилтэй лайлаа. Кабе. Хэсэг хугацааны дараа туулаа. Бүх одоо нааны ажлын чинь дууссан. Чи өөр юм ийбэл яасан бэ? Гэхэд бүх зүгийн бал идэж үлдсэн юм уу гэж гөрдөн асуув. Бүх толгоноос зүгийн балны тухай бодол нүсгүй боллоо. Үгүй дээ бүх зүгийн бал нь дууссан. Чи өөр зүйл бодож ол гэж туулаа хэллээ. Бүх юу талаараа сайн нэг мэдсэн шаш ууны гэрээ ойролцоо ирсэн байна. Шаш уунд миний хамгийн ухаантай найз. Одоо юу их юм бэ? Миний тэр надад тусаж магадгүй л гэж өөртөө хэллээ. Бүх шаш ууны өөрийнхөө тухай ярьж шаш уу түүний миний сан авгийгч Филипп маань орлоо. Тэр өөрөө шинэ зүйл туршиж үздэг байсан юм нэг их талбай баахыг засан дэгдэ хийх даам тэмцээний уралдаан гээд олон зүйлийг туршиж авах юм. Тэгэд шашуу яриад
Пүүх түүний ярьсан бүгдийг тогтоож авахыг хичээнэ. Гэвч бааван энэ бяцхан тарихын бүгд нь тогтоож амжихгүй ихэд түрүүн үгийн чихдий хажуугаа нь урсан өнгөрч байлаа. Шаршууны яриа архиж дуусан Пүүхэд шаршуунаас чин сайнасан би үзэлтэй эмээ эдгээр асуу над чи намайг сонсонгүй юу? Авах гэж байна. Тэдээсээ өөрөө хамгийн их жаргалтай байсан гэж чи ч бас бичээд үз гэд Пүүх цаас хандаа өглөө. Пүүх өөрийнхөө дуртай бичлэгээ суулаа. Түүний маш идэвхтэй бичиж сууж ятал ёр сайн уу Пүүх гэд ёо царайг дүнсгэр харагдваа. Пүүх өөрийгөө дуртайгаар бичижэл шашуу надад ингэж дурсан гэж хэмээн хариулваа. Ёо сонирхолтой сонсогдож байна гэв. Пүүх түүнээс хэн чи юу хийж байгаа юм бэ? Гэж хэлэхэд ёо санаа алдснаа өдийн цагаа уухаар хонгоц утсан руу мандлуу явах гэж байна гэв. Үүний сонсон Пүүхий одоо торж өгнөж өдийн цаг болчихсон юм уу? Туулагинд очиж амтад зүгийн бат идий гэж бодлоо. Туулагиснээс Пүүх өнөөдөр шинэ саналаа. Ёо би чамтай амтсаг явж болох уу? Өдийн цайндаа онгоцод цэцэг идэж болох. Түр сонирхолтой санагдчихлаа. Тийм үү гэж Нью-Йорк гатын тэд хамтдаа талбай руу явлаа. За тэгээд онгоцод цэцэг идэхэд ямар байна гэж ёо Пүүхээс асуув. Өөр юм байна гэж Пүүх хэлдгээр хэлээд хэлэндээ наалцсан өргөсүүдийг аваа. Гэхдээ хатах зүгийн бат шиг муу амттай юм байна гэвэ. Яг энэ үед тэр хараасаар хурж ирээд хоо гэж инээ сони өмнөдөө баавгаанда гэж Пүүхээс асуув. Сони ихтэй би өнөөдөр олон шинэ зүйл туршиж байна гэж Пүүх хариулав. Тийм үү? Тэгвэл чи бас үзэж өрсөгч маш сонирхолтой шүү гэв. Нэрээ юу оролдог уддаг хэрэгээ гэд Пүүх тэр хоёр хамтдаа эсэг нэг үсрлээ. Үсрэх нь ямар анда баавгаанд бин гэж тэр асуув. Хон сонирхолтой юм. Гэтэ би яахаа ядарлаа. Бас үсэж байна гэд Пүүх амьсгалтан дэллээ. Тэд хамтаа Пилипийн гэрлийн төглөө харилцаваа. Тэр өндөр цараад байлаа. Тэр Пилипийг товчож орхоо сандарсан Пилип сайн уу дуу Пүүх хоёрын юу хийж байгаа юм бэ? Хэмээн асуу. Үсэж байна. Хөө гэд тэр өндрөөс үзэгдэхгүй алга боллоо. Пүүх үсрэхээ алга болж би өнөөдөр шинэ зүйл төсөж байгаамаа. Надад санах болгох зүйл байна уу гэжээ. Чи самар түүхэд минь тусаж болох уу гэж Пүүх Пилиптэд хэллээ. Пүүх Пилипийг санаа нь хүлээ авч тэд хамтаа самар түүж эхлэв. Тусаж байгаад баярлаа Пүүх. Чамар эдэг хамтаа ч гэлээ. Пүүх над чиг бяцгаантад Пилип тарив. Зүгээр дээ Пилип. Чи самрыг амтаа гэж гэвөө. Пүүх амруугаа нэг самар хийвээ. Самар эдэнд Пүүхэд таалагдсан зүгийн бат шиг сайхан амттай байсангүй. Пүүхэд дахиад нэг идэв. Хоёр над самраа түүсээр наадала. Харин ачаагалтай нь Пүүхийн сал юурч дүүрсэнгүй гэжээ. Өдөр үедэд ажиллаа дуусгав. Пилип Пүүхэд талбай хэлэж чи манайд орч авахгүй гэж хүлцэнгүй явчихсан. Гэ
Үгүй дээ. Баярлалаа Пиглэт. Та бүх яхтаа тур зогсоод аяарах идэв. Ягаад би усгүй байна. Самар бол бүр чидэхгүй гэж. Өөр зүйл туушаар цааш явлаа. Тэр хэсэг хугацааны дараа эсэн тоглож байгаа бүр Кангагийн хүүхдээ рүүтэй таарахад сайн уу бүх натам эсэд тоглох мэгөө гэж рүү асуухад сайн уу рүү санаатай шинэ дуу тусаж яана гэж зөвшөөрөд тэд эсэн дээр тоглож эхлэв. Тэд эсээд дөө одоо юм гэж тоглоо. Энэ зөвхөн бал шиг итгэн хөгжилтэй юм гэж бүх хэллээ. Бүх рүү Канга иртэл эсэн дээр тоглов. Эсэн дарахтайгаа шүү гэж Канга руу тодлоо. Усан цаах юм уу гэж руу гоншоно. Харин бүх усан дарах сонирхолтой шүү. Би бас усан дарж болох уу гэж асуув. Канга бүхийг санагдаж байна. Чи манай усан онгоцоод багтахгүй юм болов уу? Хэрвээ чи ямар нэг андисаа угааж өгч болох юм гэлээ. За тэгье. Сонирхолтой санагдаж байна гэж бүх зөвшөөрөө. Бүх Кангагийн олон зүйл хийж өглөө. Бабжаа сүлдээд, шүл хутгаад, орны хоолныг бий хоруулж бас олон юм хийвээ. Пүүхийг угаасаа атаж ятал Кристофер Робин хүү нэр сайн уу пүүх багвамын өнөөдөр сайн сайхнаа яриач гэж жаалхуу асуув. Зөндөө их сонирхолтой гэж пүүх нөөдрийн болсон явдаа ярьж харава. Дэндөө их өсөж дэндээ баг наад өссөн гэж та дүүгсэн зүгийн баалман бандажаад байсан гэв. Бүх сонсгой маань жаалхуу түүнийг шоодн инэд алдваа. Тэнийхэн бамруулж минь гэж бидээ энэ тэнийхэн шүү дээ. Бүх багваа чи чинь зүгийн баал идэх тулсан байхгүй юу? Өчрлөн хэлвэ. Үүний сонсон бүх тэнийг зээдэж тэгвэл би ч бас энэ зүйл төсөх хэрэггүй юм уу гэж хүүгээс асуув. Үгүй дээ бамруулж минь. Шинэ зүйл тусах маш зөв. Тэгэхгүй бол чи идэх хэрэг дуртай яах мэдгээ үлээ гэвэ. Тэгвэл хоёулаа явж зүгийн бал хийх үү гэж бүх асуув. Кристофер Робин хүү тэдний сандаа тэмдэг. Надад чинь өнөөдрийн гаргасан хамгийн сайхан санаа байна гэлээ. Зүрх сэтгэлээсээ дуртай хийж чаддаг ажилтай байдаг нь хамгийн сайхан. Юу болсон бэ гэдгийг ойлгоцоод ярилцаарай хүүхдүүдээ.